Шимус компани нь хот суурны ус хангамж ариутгах татвархын төвлөрсөн системийн үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. 2025 оны 10 дугаар сарын байдлаар 223 орон сууцны 5159 айл өрх, гэр хорооллын 331 айл өрх, 278 аж ахуйн нэгж, 57 төсөвт байгууллагыг цэвэр усаар ханган ажиллаж байна. Ховд аймгийн ус нэмэх хэрэгцээ дээрээс нь орон сууцчул их хэмжээр баригдаж байгаа толгоотойгоор Ховд аймгийн маань унтны ус өрний 2 дахь их ус өр зайлшгүй шаардлагатай гэдэг асуудал тавигдаад Т-зөөгдөө зургийн ажил явагдаад одоо үндсэндээ бэлэн болчихсон байгаа. Ховд аймаг нь 1985 онд анх ус хангамж буюу унтны усны их ус өр бий болсон. Ариу татваргын системтэйгээ хоёулаа бий болсон. Энэс хойш бол үндсэндээ одоо 25 он гэдэг чинь 40 жилийн өмнө үүсэж байна. Үзчихэд байгаа. Жилд дунджаар ус хангамжтай холбоотой 3500-аас 3600 удаагийн дуудлага ирдгээс 500-аас 600 дуудлага нь цэвэр усны даралтай хүрэлцээх хангамж муу гих дуудлага байна. Тус дуудлагуудын дийлэнх хувийг 10,000-т чиглэлийн барилга орон сууц, Тоск, Могул чиглэл, прогресс сургуулийн орчмын барилга орон сууцнууд мөн хэрэглээний халуун эсэрч хэрэглээ нэмэгдсэн үед өндөр давхартай барилгын дээд давхрын айлуудад ус ирэхгүй байна гэсэн дуудлага эзэлж байгаа гэлээ. Хоёр дахь их ус өрийнхээ төлөвлөлтөө зэрэгцүүлээд барилгуудаа хангана гэж тооцоолоод техникийн нөхцөлөө олгоод явсан боловч ерөнхийдөө усны хүрэлцээ хангамж маш муу байгаад байгаа. Шинээр баригдж байгаа барилгууд бол бүх барилгууд доороо үргэлжлэлийн ноцоостой байх байдлаар шийдэж өгöd байгаа. Энэ ингээд цаашдаа үргэлжлэх юм бол бид нар өсөн нэмэгдэх хэрэглээг хангах боломжгүй болж байгаа. Дээр нь манай төв станцын суйрлагдсан хүчин чадал чинь 4200 м3 хоног. Дид станцийнх нь болохоор 1000 м3 хоногийн суйрлагдсан хүчин чадалтай байхгүй юу. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол бид нар хамгийн ихдээ 6000 м3 усыг олзурлан түгээж байгаа. Тэгэхээр ингээд суйрлагдсан хүчин чадлаасаа одоо байгаа хэрэглээ манд авцсан. Тэгэхээр бид нар ерөөсөө одоо станцаа хэдий өргөтгөөд тоноглох боломжтой ч гэсэн шугам сүлжээгээ дагаад өргөтгөх ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр шугам сүлжээний хувьд болохоор одоо бид нар бол 51.2 км цэвэр усны төв шугамыг хариуцдаг. Тэгэхээр энэ шугам сүлжээг тэр чигтэн 51.2-оор нь өргөтгөөд шинжилээд яваад авах боломж бас төдийлөн байхгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаамаа. Ховд аймгийн хэмжээнд бол 2023 онд 20 шин барилга ашиглалтанд орсон, 24 онд 35 шин барилга ашиглалтанд орж 25 оны өнөөдрийн байдлаар 14 шин барилга байгууламж ашиглалтанд орсон байгаа. Эдгээр барилга байгууламжинд дагалдаад инженерийн шугам сүлжээний ажлууд бас орж байгаа. Тэгээ газар доорх шугам сүлжээний ачаал бол сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байгаа. Энийг ч гэсэн тооцоолж үзээд манайха улсын төсвийн хөрөнгө оруулалттайгаар үе шаттайгаар шугам сүлжээний шинжилгээ ажлууд хийгдэж байгаа. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ч гэсэн энэ ажлууд хэвийн хэмжээнд хийгдэж явж байгаа. Гэвч манай барилга байгууламжууд дээр усны цэвэр усны даралтын асуудал сүүлийн жилүүдэд ер нь их хүндрэлтэй байдлаар шилжсэн байгаа. 2025 онд олгогдсон техникийн нөхцөлийн дагуу 19 компани 400 гаруй айлын орон сууц ашлалтанд орохоор байгаа нь жилд хэрэглэгчдийн тоо 10-аас 15%-аар тасралтгүй нэмэгдэх хандлагыг харуулж байна. Өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд цэвэр усны өргөтгөлийн станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн ч одоо байгаа хэрэглэгчдийг бүрэн хангах боломжгүй. Шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй. Өргөтгөж шинжилгэхэд ихээхэн хүндрэл учраад байгаа юм. Ховд аймгийн маань одоо унтны усны их ус өр маань өнөөдрийн хувьд бол дид станцаа нэлээд 6000 м3 бос одоо зөндөө хэрэгжилж байгаа. Энэ маань юу гэж байгаа бол өнөөдрийн хэрэгцээнд бол бас хангалтгүй болоод ирж байгаа мэдгэж байгаа байхгүй. Тэгэхээр хоёр дахь унтны их ус өр маань 10,000 м3-ийн хүчин чадалтай унтны усны их ус өр бий болж байгаа. Энэ маань ашиглан ороод ирдэг бол энэ одоо хуучин систем болон энэ анхныхаа унтны усны их ус өр ус хангамжаа бол өргөөд явах дээрээс нь үйлдвэр технологийн парк одоо ингээд аж үйлдвэрийн байгаль өмчөд барих шинэ ховд шинэ суурьтай бүслүүгээ ингээд ирээдүйн хөгжид явхад бол хоёр дахь одоо өхөөс өр маань ямар ч байсан өөрийн 30-аас 50 жилдээ бол Ховд аймгийнхаа унтны усны хэрэгцээг ханган явах бололцоо үүсэж байгаамаа гэдэг. Энэ дадал бол унтны усны хоёр дахь өхөөс өр маань найдвартай баталгаа болж өгөх юм байна. Цэвэр усны станцын суйрлагдсан хүчин чадал 4200 м3 хоног бөгөөд одоогоор оргил ачааллын үед өдөрт 6000 м3 хоног усыг хотын хэрэглэгчдэд нийлүүлж байгаа бөгөөд Ховд хотын 2030 оны төлөвлөлтөөр хоногийн усны хэрэглээ 8000 м3 хоног,
2025 он хүртэлх усны хэрэглэгчдийн тооцоо гаргахад 10,000 м3 хоног байхаар тооцоо судалгаа хийгдсэн байна. Дээрх тооцоо судалгаан дээр үндэслэн Ховд хотын унтны усны 2 дахь их үүсвэрийн зураг төслийн ажлыг Гидро Дизайн Инновац компани хийж гүйцэтгэсэн бөгөөд батлагдсан зураг төсвийн дагуу энэ ажил нь 38 тэрбум төгрөгийн төсөв төртгөөр босгоор болоод байгаа юм. За Ховд аймагт унтны усны 2 дахь их үүсвэрийг бас барьж байгуулахаар тендерийн зарлаад тэгээд энэ дээр нэг 2 компани шалгарсан байт юм байна. Энэ 2 компани өнөөдрийг хүртэл ажиллаа явуулахгүй байгаа шалтгаан нь одоо бас маргаантай байгаа гэсэн ийм зүйлийг сонслоо. Яг танаа байгуулгын зүгээс энэ дээр ямар мэдээлэл өгөх боломжтой вэ? За Ховд аймгийн унтны усны 38 тэрбум төгрөгийн ажил бол 24 онд Улаанбаатар хотоос барилгын тоглолтын яамнаас хэрэгшилж ирсэн. Захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн тухай үед зарлаад Ховдын өргөө гэдэг компани шалгарсан байдаг. За түүний дараа Харганы ус гэдэг компани гомдол гаргаад тухайн тендерийг хүчингүй болгоо шүүх тандаад тэгээд дахин зарлах шийдвэр гаргаад яг тэрнийхээ дагуу дахин зарлаад эргээд одоо өнөөдрийн байдлаар бас гомдолтой шүүхтэр хуулийн байгууллагт л явж байгаа юм да. Энэ хэдэн онд зарлагдсан, хэдэн сар зарлагдсан тендерийн болоо нийт төсөв төртг нь одоо хичнээн төгрөгөнд тавигдсан байдаг юм бол ер нь маргаан 2 ингээд компани маргалдаад байгаагийн цаана ард иргэд Ховд аймгийн иргэд тохироод байна гэдэг асуудал бас хөндөгдөд байгаа л та. За яг одоо хуулийн хүрээнд бол зарлагдсан. Оролцож байгаа компаниуд хоорондоо маргасны үүднээс одоо ингээд жил давнаад одоо 2 дахь жил дээр маргааны асуудал явагдаж байна л гэж байна. 2 дахь жилдээ тийм ээ. Тэр энэ нээлттэй тендер зарласан гэж энэ ер нь Ховд аймаг захиалагч гэдэг утгаараа ер нь энэ 2 маргаад байгаа энэ компанийг аль альнийг нь одоо тендерт оролцохгүйгээр эрхийг нь төр төдгөлзүүлээд өөр компаниудыг оруулах тендерийг шинээр зарлаж болохгүй юу? Заавал энэ 2 компанийг хүлээх шаардлага байгаад байт юм болов уу? Ер нь бол нээлттэй. Бид нар нээлттэй зарласан. Тэгэхээр зөвхөн энэ 2 компани оролцоод байна гэдээ хаалт хийх захиалагчийн зүгээс боломжгүй. Өнөөдөр компани тендерт оролцох ил тод байдалтай зарлж байгаа учраас Монгол улсын хэмжээнд хэдэн ч компани оролцож болно. Яг хуу тухайн ондоо унтны усны 38 тэрбум дээр бол ер нь 2 компани л ороод яваад байгаа л та. Тийм. Тэгэхээр одоо цаашид энэ 2 компани маргаан ингээд үргэлжлээд байх юм бол хариу арга хэмжээг төрийн зүгээс яг мэргэжлийн байгууллагуудын зүгээс авах юм зүйл байд юм уу үгүй юм эсвэл энэ 2 компани маргааныг тасартал дуустал нь хүлээх юм уу? Шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдэж энэ асуудал шийдэгдэнэ. Ховд хотын унтны усны чанар эрүүл ахуйн асуудалд мөн л анхаарлаа хандуулах цаг хэдийн болжээ. Мэргэжлийн байгууллагуудаас хийсэн унтны усны шинжилгээгээр ноцтой хариу гараагүй хэдий ч 40 орчим жилийн насжилттай цэвэр усны шугамар дамжин хэрэглэгчдэд хүрч байгаа унтны усанд хийгдэх хүнд металл буюу цацрагийн үзүүлэлтүүдийн шинжилгээг Ховд аймгийн унтны усанд хийх боломж өнөөдөр бүрдээг байгаа юм. Нөгөөтэйгүр хэрэглэгчдэд шууд хүрч байгаа унтны ус зэвтэй ирэх тохиолдол их байгаа нь эрүүл мэндэд алсуур хор хүнэл учруулж болзошгүйг мэргэжилтнүүд онцолж байна. Зэвний хувьд бол манайха өөрсдөө шинжилж байгаа гэсэн үг. Зэв маань өөрөө төмрийн үлдэгдэл. Тэгэхээр төмрийн үлдэгдэл маань яг нөгөө нэг одоо ус авах стандартынхаа дагуу гоожуулаад дээж авахд бол гоожуулж байгаад одоо 5 минут 3-5 минут орчим гоожуулаад авна гэсэн хэмээн дээжиг юм заавар байдаг. Тэгэхээр энэ дагууга гоожуулаад авахд бол тухайн ус маань төмрийн үлдэгдэлийн стандартаас давж гартгүй л гэсэн үг. Тэгэхээр ус тасрангууд их зэвтэй ирдэг маань угаасаа хамгийн суур шугамуд маань 1986 онд хийгдсэн гэж ярьдаг шүү дээ цэвэр усны шугамуд. Тэгэхээр энэ шугамуд яг бүрэн шинжлэхтэйгүй байгаа газар дор байгаа хуучирсан шугамудаас болж байгаа. Тэгэхээр энийг бол зайлшгүй бүрэн шинжилж шаардлагатай л гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа. Манай тодорхойлж чадахгүй байгаа гол үзүүлэлтүүд нь бол хүнд металл буюу одоо тэр шугамшүүлснээс гардаг хар туулах тэгээд цацрагийн үзүүлэлт одоо маш их цацраг ярддаг уран, радон тэгээд энэ цацрагийн үзүүлэлтүүд эднэрийг бол манайх орон нутгад шинжилж чадахгүй байгаа. Тийм учраас энэ үзүүлэлтүүд маань байнгын хувьсаа өөрчлөгдөж үзүүлэлт биш байхгүй юу? Ингийн үзүүлэлт шиг. Тэгэхээр энэ үзүүлэлтүүд маань усныхаа найрлагын тогтмол үзүүлэлт учраас энийг одоо нэг удаадаа ч гэсэн ингээ хийгээд авах хэрэгтэй юм аа гэд ингээд энэ ажлыг хийхээр төлөвлөд ажиллаж байгаа. Төсвийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулдаг бас нэгэн жишээг унтны усны дэд станцын өргөтгөлийн ажил дээр харж болно. 2010 онд 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр тендер зарлагдаж Улаанбаатар хотын компани гүйцэтгэгчээр нь ажилласан боловч төсөв төртгөө нэмэгдүүлэн 2.8 тэрбум төгрөгийг төсвөөс авсан боловч бүрэн хүлээлгэж өгөлгүй ажлаа дутуу хийгээ сургаггүй алга болсон байдаг. Дутуу хийгдсэн ажлыг нь Шимус компани ажилчид өөрийн хөрөнгөөр хийж дуусгаснаар өнөөдөр шин суурьшлийн бүсэд байгаа айлгүйрх албан байгууллагуудад цэвэр ус хүрэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж ойлгож байна.
Шинэ суурьшлийн бүсгээд манайх чинь төлөвлөд явж исэн ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу тэрийг хангах зорилттой манай дэд станц баригдсан ч одоо тухайн ажил нь 16 оноос хойш явсан. Тэгээд гүйцэтгэгч нь бол бүрэн ажлаа хүлээлгэж өгөөгүй ингээд орхисон байсныг манайх 19 оноос аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр ажиллагаанд оруулаад ингээд аваад явж байгаа. Цаашид Унтны усны 2 дахь их ус өрийг яаралтай шийдэж мэргэжлийн байгууллага буюу Шимус компани инженер техникийн ажилчдын зөвлөгөөг үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх нь чухал юм. Харин тендер нэрийн доор чанар гүйцэтгэл дутуу үр дүнгийн ажлууд энэ мэт хийгдээд байх юм бол төсвийн мөнгө салхинд хийсч ховдчуудыг Унтны усны хэрэглээ хумигдан тасалдах эрсдэл үргэлжилсээр байх болно.